Өнөөдөр бид нэр би Йосеф байна гэдэг бүлгийг унших байгаа. Йосефийг ахнаар нь Ишмаилчуудад худалдсаныхаа дараа эцэг Яаков дээрээ очиод Йосеф амьд гэдгийг мэдсээр атлаа түүнийг үгсэн хэмээн худал мэдүүлцгээжээ. Ахнаар нь Йосефийг дахин хизээж харахгүй бүх юм дууссан гэж боджээ. Гэвч фараоны зүүдэнд ирсэнчлэн өлсгөлөн нөмөрч бүтэн жилийн турш тэдний тариа будаа ургасангүй. Дараа жил нь мөн л ямар ч ургац байсангүй. 3 дахь жилээс байдал бүрд ордов. Бинх хайрах тариа будаа нь оргүй дуусчээ. Бүх хүн өлсөж ядарч байв. Гэтэл Яаков сайн мэдээ дуулжээ. Египтэд бүх хүнд хүрэлцгүйц үр тариа байна гин. Тэндхийн нэг мэрэгэн хүн өлсгөлөнгийн үеэр хэрэглэх арвин их үр тариа хоол хүнсийг агуулгатаа нөөцөлж авсан гин. Яаков хөвгүүдээ дуудаад Египт рүү явж тариа будаа худалдаж ав. Тэгвэл бид хоол унттай залгаж өсөж өөхөхгүй болно гэлээ. Тэд даруй тэмээ илжгээ унаад Египтийг зорилоо. Аян зам их урт байв. Тэнд хурж очоод үр тариа хуваарлан олгож буй нөгөө мундаг хүнийг сургаллаа. Хүмүүс тэднийг Яаков руу аваачив. Түүнтэй уулзаад тэд тун ээлдэг загнаж ихэд хүндэтгэлтэйгээр мэхийн ёслоод үр тариа худалдаж авах хүсэлтэд илэрхийлв. Энэ эрхэм өөрсдийнх нь дүү Йосеф байсныг тэд таньсангүй. Олон жилийн өмнө түүнийг Ишмаилийн худалдаачдад зарсан ахнаараа Йосеф харангуйтаа танилаа. Эцэг Яаков нь одоо хүртэл амьд баг дүү Биньямин гэртээ үлдсэн болохыг тэр сонсож мэджээ. Харин ахнаар нь түүнийг танихгүй л байлаа. Йосеф ч өөрийгөө мэдгэдгийг хүссэнгүй. Хэрэгцээтэй үр тариаг нь тэдэнд өгөөд гэрлүүн буцаав. Харин өөрийнхөө дүү Биньяминтай уулзахын тулд ахнаараа явуулахаас өмнө Йосеф сорж үзжээ. Нэг ахыгаа Египтэд барьцаанд авч үлдээд бусдад нь дараагийн удаа та нар ирэхдээ баг дүүгээ хамт авчир гэлээ. Сүүлд тэд тариа будаатай ууднуудаа нээтэл төлсөн мөнгийг нь буцаагаад уудных нь аманд хийчихсэн байваа. Тэд яахаач мэдэхгүй дэмийл шаналцгаав. Тэдний авсан хүнс дуусахын цагт Египт рүү дахиад явах хэрэгтэй боллоо. Тэд эцэгтэй хандан бид Египт рүү буцаж очих хаваас Биньяминийг авч явах ёстой. Тэгж байж л Симоныг аварч үнэн шударга хүмүүс гэдгээ нотлон харуулах боломжтой гэж учирлаа. Тэгээд Египтэд дахин иртэл тун гентийн зүйл болж тэд Йосефийн гэрт зоог барихаар өргөдөв. Гэтэл тэднийг бас Симеоник ч оролцуулаад бүгдийг нь насных нь ирэмбээр суулгажээ. Ах нараа харгас муухай сэтгэлдээ хэвээрээ байгаа эсхийг жаахан ч атухай өөрчлөгдсөн эсхийг сорж мэдхийг тэр хүсжээ. Өөрийнх нь мөнгөн аягийг Биньямины шуудайнд нууцаар хийхийг туслахтаа тэр тушаав. Ахнаар нь шуудайтай үр тариагаа ачаад буцаж явтал Йосеф араас нь хүмүүсээ явуулж та нар юунд манай эзний мөнгөн аягийг авав гэж асуулгүй. Тэд маш их айн балмагдав. Ихэж өгсөн мөнгөө уутнаас олсноо буцаагаад авчирч өгсөн шүү дээ. Гэтэл Биньямины уутнаас мөнгөн аяг гараад ирэв. Мөнгөн аягийг минь хулгайсан Биньямин миний боол болж үлдэнэ гэж Йосеф хэлв. Өөрөөсөө чөлөөтэй байх гэж түүнийг боол болгон худалдсан шигээ Биньяминийг ч бас ахнаар нь зарах нь гэдгийг тэр харъя гэж боджээ. Гэтэл ууган ах Юудан түүнээс мөргөн гуйж Биньяминийг бүү аваач. Тэгвэл эцэг минь уйлан гашууцаар үхэх болно. Оронд нь намайг боолоо болгооч гэлээ. Тэд харгас муухай сэтгэлээ хайж өөрчлөгдсөнийг Йосеф харав. Хөгшин эцэг баг дүү хоёртоо тэд нинжин сэтгэлээр хандаж байлаа. Йосеф чухал сонголт хийх ёстой боллоо. Египтэд ирснээс хойш тохиолдож буй бүхий л сайн зүйлсийг их өсвөлнгийн үеэр бүх ард түмнийг үхлээс аврах гэж хүнс хоол нөөцлөхдөө бурхан өөрийг нь ашиглажээ гэдгийг олж харваа. Тэгэхээр хэн болохоо ах нартаа илчилж тэдний хийсэн бүхий л муу мухай зүйлсийг уучлах уу? Эсвэл ах нарынхаа үйлдэлсэн бүх муу мухай зүйлсийг марталгүй тэднээс хариугаа авч шоронд хатаах уу? Харин Йосеф яасан гэж? Тэр ах нартаа би Йосеф байна. Та нарын дүү чинь байна гэлээ. Тэд цочирдон сандарч айн чичирч байлаа. Хийсэн бүх муу мухай юм
Юмныхын тооцоог одоо л тэдэнтэй бодох байх та. Гэвч Йосеф тэдэнд та нар намайг хорлохыг хүссэн ч Бурхан намайг Египт рүү төрүүлж ирүүлээд гэр бүлийг минь аврахтаа намайг ашиглажээ. Тэр намайг ивэж Египтийн бүх нутгийн захирагч болгосон. Хоол хүнс үр тариа энд хангалттай байна. Буцаж очоод аавыг минь нааш авчир. Бүгдээрээ хамт амьдрий гэжээ. Амьдралд нь тохиолдсон муу мухай зүйлсийг Бурхан л сайнаар эргүүлсэнийг Йосеф ухаарчээ. Үүнийг ойлгосонд нь Бурхан баяртай байлаа. Йосеф ах нараа уучлж гэр бүлдээ тусалсанд нь эзэн баярлжээ. За өнөөдрийн бүлэг дууслаа. Баяртай. Баяртай.